тадын тэргүүн магнет архангаа эмгэн хашаат сумын харьяат бүх бидэгтэй дэвчэн бүх Монгол улсын урга санжаадан Эрхэм хүндэт үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн Төмөн амар амгалан айлтгая. Хөгжил Entertainment студийн хамт олон гүндүүгүй яриа хэмээх цоо шинэхэн нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг үзэгч танд өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн анхны дугаарын зочин Харангаа аймгийн Хажаад сумын угуул Дэлхийн монголчуудын Монгол товрогтны их наадмын 4 удаагийн аварга Монгол улсын 22 дахь аварга Чимэд Иргэзэнгийн Санжаадан хүрэлцэн ирсэн байна. За аврагада энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За аврага тарган давтаа сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Таргаа итэ сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. За энэ өвлч одоо тэгээд бас гэртээ голдуу суугаад монголчууд байна. Өнгөрлөөд тийм ээ. Орийн үеийн сонин сайхан юутай байна. Цар тахлаас болоод ер нь тэгэл бүгд л гэртээ авах шүү дээ. Чист гэрэл тусаад эвгүй биш үү тий? Тийм байна. Өвөр Монголын тайзан дээр үлддэг шиг л. Нөө асар өгчлээ. Асар өгчин зүгээр ингээл энэ тэндээс гэрэл тусгаад. Зүгээр бөө шоовол болдог ш тий. Баахан гэрэл байна. Фижигнэл дэр. Таавал одоо ингээд олон асуудлууд дээр бол одоо зураг тараад яваар бол хэвлэл мэдээллийнхэнд хандаж цаг үеийн асуудлуудаар бол мэдээлэл хийж олон ханддаг. А яг өөрийнхөө амжилт бүтээлийн тухай оролцсон ингэж ярьсан нэвтрүүлэг бол огт байдаг баг тийм ээ. Тийм учраас би таныг одоо энд зорин урьж авчирч за одоо таны амжилт бүтээлийн тухай ярих гэж эхэлсэн юм. Ер нь бол одоо улсын зан хишигдэрж гэдэг хүн одоо таныг авчирч одоо энэ дөвчин зааны шиг болгож өгсөн гэж ярьдаг тийм ээ. Анх бол одоо ахыг чинь авчираад ахт нь одоо буцаж хараад та оронд нь ирсэн гэж ярьдаг. Яг хэдэн настай та хотод орж ирж исэн юм бэ тийм ээ. Анх тэр одоо хотод орж ирж исэн үед орсон. 2001 оны хавар орж ирж исэн Улаанбаатар хотод. Тэгээд төвчин багштайгаа уулзж исэн. Тий. За өмнө 90 хэдэн онд юм бэ одоо Өшигдөр зан хөдөөгөр Арангаа аймгаар явж гоод манай сумаар ороод тэгээд бас барилдаан болоод манай том ах Чимдэрж гэдэг. Тэр ах маань бас тэр үед барилддаг байсан. Тэгээд хараад одоо би хаа сайхантай юм байна. Чи бүх бол хотод оч над дээр оч гэж. Тэгээ ахч одоо бас байж гад 2-3 жилийн дараа ч юм уу. Хотод орж ирээд Өшигдөр зантаа уулзсан. Тэгээд өвчин багш хэлсэн чинь за ерөнхийдөө 20 гарцсан юм байна. Дэмээ баха гэд. Ахыг. Тэ ахыг. Тэгээд одоо өөр танаа дүүнэр байна уу гэдгсэн. Тэгээд манад нэг 2 дүү байгаа. Тэр хоёрыг аль нь зүгээр үү гэдгсэн чи одоо нэг нь жоохон тамхи татдаг тий. Нэг нь баг нь тамхи татдаггүй одоо тэрийг л тий би татдаг. Манай дээдлийн ах тамхи татдаг тий. Тэгээд тэр хоёрыг авчиж танд өгье гэт. Тэгээд охироод салсан юм л манайх Өшигдөр зан тэр 3. Тэгээ хотод ахын дээрээ тий. Хөдөөний хүүхэд төвчин багш руу энэ говийн одоо хасар клуб гэж байсан. Тэр үед одоо энэ говь ноолорын говь үйлдвэр. Тэн дээр багш одоо дасгалжуулагч хийдэг. Хэдэн хүүхдүүд бэлтгэл хийлгээд байж хат нь би ороод тэг анх танилцж ирсэн. За тэгэл тэрнээс хойш л одоо 2001 онд улсын 80 жилээр хүүхдийн барилдад анх барилжлаа. Тий. Тэг 3 даванд унжсэн. Тэгэл одоо тэрнээс хойш төвчин багштайгаа л одоо хүртэл цуг явж байгаа. Тэгээ таны чи хүүхдийн барилдаанд нэг 2 давчаад нутаг яваад нэг хэсэг алгаалцсан гэж ярьдаг ш тийм. Тэгээ 2005 онд буцаж ирсэн гэж ярьдаг лөө. Тий, тэгэл бас энэ алдаг оног энд хотод ч бас нөгөө хамаатан садам муутай өдөөний хүүхд ч одоо бас тэгэл байх газараас ахуулаад бэрхшээлэх тулгарна. Тий, тэгээд 2003 он Эмцний өхөө улсын аваргаар үлээ Архангаагаас Тарханд очиж орж исэн. Тэнд 8-д орж исэн. Тэгэл 2004-5 оноос л ер нь тууштай бэлтгэл хийж эхэлсэн. Та чи 16 наснда сумын зан цол авсан гэх тийм ээ Булган аймгийн 3 булаг сумд очиж. Тий 2002 онд юм да. 3 булаг сумд очиж төрүүлж ирсэн. Хүүхдийн барилдаанд барилдгийнхаа дараа жил лөө. Дараа жил тий. Тэгээд одоо сумын зан болчоо гэртээ ирэхэд аав ээж бас сайхан өгчсэн. Ямар байсан тэр үед? Гэхдээ одоо тэгээд бас манай аав ээж тийм нэг сүртэй сүржигдэггүй хүмүүс тэгэл. Оо за сайн байл гэл.
За тэгээд хотод орж ирж одоо бэлтгэл хийж барилдсанаас хойш 2006 онд Дорногов аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин цол хүрдсэн. Тэр бол одоо яг ингээд таны том барилдаануудад барилдаж эхэлсэн одоо анхны гараа байсан баг тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Би Дорноговд 5-ын доонд Ховдын Мөнхбаатар гэдэг улсын начин байдаг шүү дээ. Эдшийн Мөнхбаатар гэх тий. Мөнхбаатар хаар 5 даваад 6 дээр Цацавширт 2 тунаад. Тэгээд Цацавширт тунаад Цацавширт төрүүлсэн тэр. Аймаг арслан болж. Тэгээ ер нь бол энэс цаашаа бол таны амжилт бол ерөнхийдөө хөврөөд эхэлж гисэн тийм ээ. 2007 онд та чинь улсын наадамд барилдаад нөгөө цагийг эзэлсэн их аврагтай барилдаж 3 даваа 4 даваанд Батэрдэн аврагыг холоос дайрч мордож яваад хөмрүүлсэн байдаг ш тийм ээ. Гэхдээ таны нэг ингээд өөрийгөө давчлаа гэж бодсон юм уу нэг дивэд үүж байгаа зураг байдаг. Тэр наадмыг дурсвал ер нь. Тий. За би ч ерөнхийдөө тэр наадам Батэрдэн аврагтай таарах бол өгсөн тийм бодолтой л байсан. Тий. Тэгээд одоо би аврагтай чинь барилж үзээгүй мэдэхгүй юм чинь тий. Яаж барилдах учраа олохгүй л байсан ер нь бол. Тэгээ ерөнхий нөгөө барилдааных нь явцыг хараад тэгээ нийгэм их бэлдээл хийсэн би. Таарал хийндэ гэж бодвол. Тэгээд нэг элийн үсэн дээрээс ингэж татдаг. Тийм их бэлдээд нэлээд бэлдэж билж байгаа. Тэр мэхээрээ бас олон ч хүн ажиллаж байсан л та. Тэгэл яг тэр барилдаан дээр хийсэн. Их хэвгүй тэнцвэр алдаад ингээд татсан чинь нэг хэвгүй тэнцвэр урагшаа алхаж алдаад тэгээ боцоход нь би ингэж ухс ээж барьж аваад араар нь тэрж араар нь мордоо тэгээ хөмрүүлээ тондог байхгүй. Тэгээд тухайн үедээ бол би бас хайчлаа л гэж бодсон л та одоо тийм том хүнтэй чинь бас ойрхон газарт гар чинь бас хүн чинь тэгээд дэвэд гүүгээд ирсэн чинь цогцолгоо байсан баха. Чи унсан л гээл тэгж ийн за гээл тэгэл ер нь нэг жоохон ухарж байгаа л тэгэл гэсэлийг хүсээ тайлал тэгэл явж ирсэн. Улсын наадам шууд барилдсан. Аймгийн наадамд ер нь барилдсан юм. 2007 онд та ер нь аймагт барилдсан уу? Барилдаг. Шууд улсын цол авчмаар санагдаад байсан юм уу? Гэхдээ одоо яагаад ч юмтэй тэгэл тэр үед улсад л барилдсан. Тухайн өвлийн хаврын намрын барилдаанууд бас жоохон гайгүй барилдсан. Тэ. Улсын цолтой хөвчүүдийг хаяад заалны барилдаан төрүүлээд эхэлсэн байх үйл дээ. Тэгээд л бас нэг жоохон тэрэндээ урам ороод ер нь улсын наадамд барилдаад улсын цол авчил гэсэн бодолтой барилдсан. Улсын цол аавна гэдэг үл тийм дураараа одоо авдаг юм л биш шүү дээ. Тэгээд тэрнээс хойш бол олон жил бүдэрсэн шүү дээ. 2007 оны наадам өнгөрсөн. Намар бол одоо 11 сард Vitapit компани 10 жилийн ой гэж одоо том барилдаан болсон 11 сар тийм ээ. Тэрэнд бол одоо та тухайн үедээ одоо яг эд барилдаж явсан улсын зам мэгмар сүрэн, улсын гард баяр жавхлан гэдэг бүхчүүдийг хайж үзүр түрүүнд одоогийн авраг эрхэм баярыг начин байхад нь үзүр түрүүнд хайж төрүүлж исэн гэдэг. Тийм тэр бол одоо таны ер нь хамгийн анх төрүүлсэн хамгийн том барилдаан байсан л гэж би боддоо шүү дээ. Тэгсэн. Тухайн үед бол одоо бас бэлтгэл харьцангуй сайн хийдэг байсан. Тэгэл ер нь үндэсний бүх нэг бэлтгэл хийдэг байсан дөө. Таны тэр үеийн яг барилдааныг би санаад байдаг байхгүй. Би одоо яг тэгэхэд 10 жилд байсан. Тэгээд аймгийн начин Санжаадам гэдэг нэг шинэ залуу гараад ирсэн. Тэгэл одоо бүхэд дөнгөж нэг орхосож эхэлж байгаа би мэт ч юм бол улаан фэн нь болоод эхэлж илаа. Тэгээд бүхчүүдийг яаж хаяад байсан гэхээр анх та ингээ хөл дээр нэг шигж хаяад байдаг байсан санагдаад байдیں۔ Тэр үед бөхөөсөж байгаа. Тий. Энд чинь бас хэцүү шттэ. Тухайн үед Мөнхбаатар арслан, Аз жаргал арслан гээл чин ихтэй бүхчүүд том бяртаа тий. Одоо тухайн үед бол одоо миний бэр яаж хөрхүүт тий. Тэгэл ер нь бол барьцаалт өгчүүл тэгэл бярдуулаад унчаад байдаг гэсэн. Тэгээд яаж хаях аргаа олохгүй л байсан юм. Тэгээ багш эднэрээс хүмүүсээс асууж байгаа л за ер нь ингээд л унгаач бол зүгээр шүү гээл. Тэгэл хөлдөөр нэг шигж нэг давхар ачиж байгаа юм шиг тэгж тэр мөхийг их тавцсан. Тэгэл нэг заалан дээрээ Мөнхбаатарсан тийсэн чинь Мөнхбаатарсан цал гээл унцсан. Унцаад орж ирсэн ээ. Чи ямар мөх хийч вэ гэд надад асуу. Тэгээд ер нь олон хүн хайсан дөө. Тэгсэн тий. Тэгээд нэг өдөр юу хийсэн шүү дээ. Хорцсон шүү. Албасаар харгалсан. Тэгсэн. 20-т мөх болж таарсан. Тэгээд 2008 оныхаа хавар бол цэргийн арслан болсон. Одоо цэргийн наадамд бас би 2-3 жил барилдсан. 7 онд тус барилж ирсэн, 6 онд тус барилдсан баха. Тэгэл ер нь тэгэл 3-ын даваан тунаал тэгэл муу 5-ын даваан тунаал унаал гэтгсэн. Тэгэл 8 онд
одоо бас ерөнхийдөө тэгээд 7 оноос эхлээд бэлтгэлийн форум их сайн байсан юм шиг. Тэгэл 8 оны цэвгийн наадмаар одоо дандаа л одоо үе тэнгийн залуучууд сайхан барилдаал тэгэл төрүүлсэнтэй. 5-ын даваанд одоо авраг мөнгө хот бүтээр томж ирсэн. 2008 оны улсын наадамд 3 даваа 4-ийн даваанд улсын арслан Ганбаттай таарж ундаг тийм ээ. Тий. Тэр нь ер нь барилдаа ямар хөө болсон юм. Та ер нь тэр наадамд бас одоо цэргийн арслан болцсон хүн бас нэг улсын цолон зүтгэж гэсэн нэлээд ихтэй очсон билүү одоо. Гэхдээ одоо тэгэл бодлол их том л байгаа шүү дээ. Сайн барилдчих гал тий. Одоо ямар нэг хэд даваад унаа гэж барилддаг шүү. Тэгэл наадам төрүүлхийг л бодож очдөг юм чи бүх хүн болгоно л. Тэгэл сайн барилдчихсан гээл. Тэгээ мөн л одоо бас 3-ын даваанд төвч мөгч маань аваад тэгэл дөрөвдөр Ганбат арслантай тухай зам байсан. Таарсан. Тэгэл одоо ямар шарга байхгүй л тэгэл элэг усны барьц өгөхгүй гэж бодож исэн. Тэгээ элэг усны барьц алдцсан тэгэл. Тэгэл нэг уяата юм шиг сарвалцж халуулсан шүү дээ. Шиглүүлэл. Тэгвэл Ганбат арслан чинь та бүр сумын зам байхдаа хайцсан гэдэг баг тий. Би нөгөө одоо энэ дэлхийн хошоо авраг Бат цэцгийн анхны багш гээл одоо Дондов зам гээл сумын зам байсан тийм ээ. Одоо л аймгийн начин болсон. Тэгээд Дондов багт хойд битээр нэг Арангаагаас наашаа нэг Улаанбаатар руу цуг ирж ирсэн. Тэгсэн таны одоо тэр нөгөө залуу бүх сумын зам байсан үеийг ярьж ин л та. Тэгээ нэг барилдаан дээр очисон чинь Ганбат арслантай барилдаад тэгээд санжаа орж ирчээ жоох уурлаад байгаа маягтай зодгоо тайлж. Тэгээ яасан гэдгсэн чинь чи одоо юундаа уурлаад байгаа гэсэн чинь давх байсан гэд. Тэгээд игсэн чинь дараагийнх нь барилдаан дээр таарж барилдангуудаа хайцсан гэд тэгж ярьж идэг. Тий та тэгтээ одоо ямар барилдаан дээр тэгж Ганбат арслан хайж исэн юм бэ? Спирт бол урмын ой байлуу да. 2-ын даваанд таарч ирсэн. Тэгээд хайсан. Өгн битэр бас нэг барилдаанд таарсан. Тэгээд нөгөө бужигнаад барьцтай нөгөө зах руу гарчихгүй юу? Тэгээ барьцаан тавиад голлоод барьцаа авъя гээд тэгж жагаад Ганбат өөрөө барьцаа ангуудаа намайг хайчдаг байхгүй. Намайг надаа барьцаа өгөөгүй. Тэгээд нөгөө болоогүй байсан гээд тухай чинь нөгөө жоох хүүхдээс юм чинь тэрийг авч хэлцэхгүй шүү дээ юм шүү. Чүүгээрээд байгаа загнаал засвал тэгэл нэг жоохон тиймэрхүү янзтай орсон баг. Тэрийг л бид нэр тэгж ярьж байгаа. Тэгээд дараах нь нэг барилдаанд яг таарад тэгээд авсан. Ер нь бол 2009-2010 онуудын наадамд бол таныг одоо хүмүүс улсын цол ахуйн тухай улсад төрүүлэх хэмжээнд хүлээлттэй болсон байсан тийм ээ. Харамсалтай нь 2009 оны барилдаанд наадамд 2-ын даваанд сумын чулуунд дахимд болцсон. 2010 оны наадамд 4-ийн даваанд лавгдор жарсланг мордож яваад начинг мордож яваад хөмрүүлсэн тийм ээ. Энэ хоёр бол одоо би таны эд сайн байсан үедээ бас харамсалтайгаар бүдэрсэн наадамдаа л гэж боддог байхгүй юу? Ер нь энэ дээр та өөрөө ямар бодолтой явдаг тийм ээ. Юунаас болоод ер нь унчив гэж боддгоо бэлтгэл сургууль дутуу байв үү? Ямар байснаас та шалтгаалаа тийм ээ. Тухайн үед бол бэлтгэл их хийдэг байсан. Тэгээ бэлтгэлийнхээ л одоо нэг явцыг л тааруулж тавих гэж би боддог. Тухайн үед наадмын бэлтгэл дээрж адилхан өвөл хаврын одоо бэлтгэлч адилхан л хамаагүй хийдэг байсан юм. Тэгэл нөгөө наадмын бэлтгэл дээр унаад ороод ирдэг. Хитрхи их бэлтгэл хийгээ гадаа цөмөрчөөл ороод ирдэг байсан юм шиг. Тэгэл ер нь наадмаас нэг 10 15 4 хоногийн дараа бол хөдөө орнуудын бүх наадамд очиод хөрвүүлдэг. Тийм л байсан шүү дээ. Тэр чинь 9 8 9 10 онд тийм аймагуудын ойд энэ шиг наадам гэж. Тий. Тэгээд 11 он зам болдог жилээ би нэг баг бэлтгэл хийсэн. Бэлтгэл дээр. Тэгээд тухайн үед ч одоо би чинь уураг витаминч мэдэхгүй баргалж л байсан. Тэгээд нэг ганц нэг амино комплекс гэдэг нэг тий тэрийг хийлгээд тэгээд нэг жоохон амарсан бэлтгэл дээр тий. Тэгэл аштайхан байж ер нь таарсан да. Тэгээд ер нь тэрнээс хойш тэгэл ер нь бэлтгэлээ жоохон давуулаад байдаг юм байна гэж ойлгож байна. Тэгээд тэр үед таны бэлтгэлийг одоо хэн удирдах хийлэгдэг байсан юм бэ? Яг бэлтгэлийг чинь одоо сайхан тааруулаад тэгээд хажууд чинь багш байгаагүй. Хинтээ та бэлтгэл гаргав. Гэхдээ одоо төвчин багш маань одоо улсын шгшээ багийн засгалжуулагч болоо тэр үеэр чинь тэг ингээ явцсан. Тэгэл хаяал нэг таардаг. Тэгэл өөрөө л холцоо бараг хийдэг байсан. За тухайн үед одоо манай нутгийн бөхчүүд бүгд л одоо энэ өсгөө авраг архичаагаар дээр өөрсдөө бас улсын наадмын төрөө бүхийн тааварт бас байсан. Болохоор одоо тэд нар маань бас өөрсдийгөө л бодно шүү дээ одоо. Тухайн одоо бэлтгэл хийж байгаа хүмүүс чинь. Тэгээд ер нь тэгэл өөрсдийгөө л юм тааруулаад тэгэл явдаг байсан. Тэгэл одоо яг таныг тухайн үед ингээд шуугуулаад 2008 9 10 онуудын наадамд ингээд лид барилж яхад ингээд
Монголын одоо бүхэл авраг арслан цолтой том бөхчүүд таны тухай өөрийнхөө байр суурийг илэрхийлдэг хэвлэл мэдээллээр ярьдаг байсан л да тийм. Одоо жишээлх юм бол Баян мөнх авраг гэхэд таныг одоо энэ цаг үедээ барилдаж байгаа гол ясандаа хамгийн бяртай бүх бол одоо Санжаа дам юм аа. Энэ одоо хөөгд нутгийнх нь бөхчүүд дэмжиж эртхэн цолон төргээд өгөх юм бол нэг 5-7 оны усаа алхуулчих юм бол цаашаа сайхан барилдана л гэж ярьдаг байсан. Мөнхөт авраг бас таныг ингээд улсын цол авч чадахгүй ганц нэг бүдрээл явж хахад тархаа авраг ууч мөнхөт хоо шүү дээ талигаш тийм. Тэгээд одоо энэ задгаа оройтой цэнгэлдэхэд наадам хийж байгаа үед Санжаа дам ерөөсөө төрүүлэхгүй юм байна л гэдэг байсан. За тэгэл Бадам Сэрэжид Арслан гэхтэл сайн бүхэд их том тэг хаалт гэж байдгийн. Тэрийг нарилгаад барилдуулах юм бол Санжаа дам булсад төрүүлнэ л гэдэг байсан. Таны одоо өөрийн удмын бүх гэдэг Мэжид дорж Арслан гэхэд Санжаа дам бол одоо миний хүрээгүй цолонд хүрж авраг болох юм байгаамаа л гэж ингэж ярьдаг байсан. Тэгээд тухайн үеийн одоо энэ том өгчүүдийн ингэж ярьж байгаа үнэлэлт өгж байгааг бол та одоо ямар нэгэн байдлаар олж сонсож уншиж л байсан баг тийм ээ. Энэ дээр ер нь өөртөө ямар үнэлэлт хийж тэр хүмүүсийн ярьж илж байгааг ер нь юу гэж хүлээж авдаг байсан бол. Одоо янз л хүмүүс ч одоо тэгээд Монголын ард түмэн бүхтэй хайртай. Бүгдөө бол одоо сайхан хайрлал авраг болоосаа улсын наадам төрүүлээсэй л гэл ингээл өгдөг. Одоо тэг энгийн ард иргэч хүртэл бөхчүүд нь хүртэл тэгэл янз л одоо дүгнэлт өөрийнхөө хийдэг байсан тухайн үед бол. Тэгээд одоо битүү ороотой юм төрүүлдэг, задгаа ороотой юм төрүүлдэг үгээл одоо ингээл тиймэрхүү юм бас яриа гарч ил байсан. Тэгээд одоо янз бүрийн одоо Бадам Сэрэжидгээ хүртэл тэгэл ингээл янз юм байдгийн. Тэгээд одоо тухайн үед ч одоо тэгэл бас сайн барилдаа төрүүлчихсэн гэж бодож байгаа юм чинь тэгэл бүгдийн л одоо бас тусгаж авна шүү дээ тий. Яавал одоо бас сайн барилчих уу гэл. Тухайн одоо барилж явахдаа би чи бас барилтхаа ер нь болчдөг юм билүү гэл бас бодогддог л байсан. Яагаад? Тухайн үеийн нөгөө барилдаанууд нь тийм шудраг ус ер нь чашмаар явагддаг л байсан л да манай үндэсний бүх маань. Одоо допинг гэдэг юм уу те. Тэгээд нэг эсвэл одоо нутаг орныхоо бөхчүүдийг ч гэдэг юм уу ингэж талд үйлчлдэг ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар одоо их явдаг байсан. Тэгээд тухайн үед би чинь Цэргийн Арслан аймгийн насны цолтоогоос эхлээл үндэсний бүхий холбооны хүмүүстээр нь байр сууриа илэрхийлээл ингэж болохгүй байна, тэгж болохгүй байна гэж ингэдэг. Тэгэл допингийнхаа асуудлыг шийдээдэг гэл. Ингээд оронгууд хөл дээр их шиг тийм бихийг орой хайчдаг ч юм уу те. Ингээл янз бүрийн дарамт их орж ирнэ шүү дээ. Тэгэл ер нь ингээд бас дэмэж юм болоо одоо бас ингээл хайрын сайхан залуунасаа ингээл тэртээ те допинг тарьсан нөхдүүдтэй ингээд цол авч чадах ч юм уу ч юм уу те. Ингээл тэгээд үеийнхэн бүгдөө цол аваад том цол авчиж байгаа шүү дээ. Ер нь бол танаа үеийнхэн танаас арай төрүүлээд цолонд хүрчихсэн. Тэгэл ингээд иймэрхүү бодол хүртэл төрдөг л байсан. Тэгэхээр нэг Монголын ард түмэн маань бас намайг сайн барилдаасаа том цол аваасаа гэж хүсч мөрөөддөг болохоор н одоо бас тэр олон хүмүүсийн хүсэл мөрөөдлийг одоо тий одоо эвдээд яах вэ те одоо харлуулад яах вэ гэл тэгэл одоо ерөнхийдөө тийм шаргуу бэлтгэлд бас орж исэн тэгэл тэрний хүчинд бас Монголын хаар төмний одоо тэр хүсүү хүлээсэн тэр сайхан цолыг аваад ингээ явж байгаа бас баяртай л. $2011 он бол одоо ардын хувьсгалын 90 жилийн он түүхэд их том баяр болсон тийм ээ. Олон ойд авахтсан. Газрын сайчууд ирж хүчээ үдсэн, их сайхан наадам болсон. Тэр наадамд бол одоо нэг Монгол төмний магна тэнийг шиг болсон доо тийм. Одоо олон жил хүсэн хүлээсэн улсын цолныхоо босхыг алхаж заан гэдэг эрхэм сайхан цолонд хүрсэн. Тэр наадмын тухай сайхан дурсааш та. 11 оны наадамч одоо сайхан л болсон. Одоо хүссэн цолоо аваад заан цол аваад тухайн үед бол одоо заан цол гэдэг бол
одоо маш том цол. Тэр үед бол одоо бас нэг начин болчихсон гээл одоо тухайн үед бол одоо олон жил улсын наадамд унаад эхлэхээр чи юу том цол авах тий ядаж нэг начин болчихсон л гэсэн тийм бодолтой байсан. Тэгээд сайхан заан цол авсан. За 7-гийн давааны барилдааныг бол одоо арт түмэн одоо ч гэсэн тод санаж байгаа тийм ээ. Содондорж Арслан та хоёрын дунд одоо ямар барилдаан болсон. Тэгээ зааны цолны төлөө хоёлоо одоо өгч үзэж байсан тийм ээ. Одоо хүртэл тэр барилдааны бичлэг зургийг тавиад хүмүүс ер нь таныг ловердаад заан болцсон гэж яриад байхад зүгээр яг тухайн үед яг ямар барилдаан болоод хоёрын дунд ерөнхийдөө ямар хөө одоо тийм нэг харилцаа үүссэн юм. Одоо та энэ нэг үр дүнгийн нэг сайхан яриад гэж. Одоо энэ ч 10 жил маргаж ах шиг тий ардам. Одоо хүртэл маргаад тэрний буруу энэний буруу гэл ингээл хэдэг. Тэгэл одоо бас аль альных нь л буруу байдаг байх гэж боддог. Бит хоёр гараад 7-гийн даванд тулсан шүү дээ. Тэгээ одоо ерөнхийдөө хөлийн цэц засуулууд мэдчихэж байгаа. Содон дурж гарч ирээд надтай өрхтөө тэгсэ. За чи битэрийн аль давсан төрүүлэх гээд байна. Тэгэхээр хоёлоо бас нёгийг ядраагаад явах. Шодоод буусанд авч. Барьц сонгоо шодоо хийчих шууд. Гэт тим болсон. Тэгэнгүүт нь би хэлсэн. За тэгвэл одоо наатаж хоёлоо ярих юм шээ. Хоёр хөл засуулаад дутчихъя. Хөлийн цэцний дутчих. Тэ? Тэгээд одоо шод хийгээд. Тэгээд хоёр засвал хөлийн цэцэн дууж авчиж гад. За битээр одоо шууд барилдахгүйгээр шодож байгаа шүү. Гэт. Тэгээд шодод миний талаар буусан. Тэгээд миний талаар буугаад тухайн үед чинь одоо бид нар хоёр татн найз нөхд Гурвалтан Батэрд нь содон бид нар ч одоо бас бие биенийхээр орж гараал ингээл явдаг найз. Би ч итгэж байгаа юм шин тухайн үед найзд бол одоо. Тэгээд барьц сонгоо барьц авсан нэг эвгүй болоод барилтмаар аядаад ярьтий. Уг нь бол барьц сонгосон зүгээр л хаях байсан тийм ээ. Нөгөө нь зүгээр буугаад өгөл байсан тийм. Одоо жишээ нь бол одоо тэгж л ярьсан. Тэгэл одоо эвгүй барилдмаар аядаад ирэнгүүт нь барьцаа тавиулах гингүүт нь би нэг давхар ачаад тэнд ширээн дээр сандал үлээ ширээвлүүд энэ дээр унгаад яг 10 нуруугаар л тий. Тэг ингээ бүү маргаан болсон. Эннээс үүдэлтэй маргаан. Тэгээ дахиж барилдан барилдах. Гэ бүү маргаан болоод цаг шухуу зогсоод тэг баринадын комиссийнхаа ирээд хөлийн цэцүүд бүгдээрээ ирээд үндэсний бүхий холбооныхаа ирээд тэг бит хоёр тохироод одоо ингээд арт түмнийг ингээд чилээгээд байна тий. Та хоёр яа шийтгэд. Баринадын комисс үндэсний бүхий холбооныхаа тэгээд. Тэг бит хоёр ярилцаа бид нар баринадын комиссийнхантай яриад дахиад шодъё. Тэгээ буусан тэгээд шууд төг тойр яа тоо ерөөс ингээ маргаад ахаар. Тэгээ заа зүг болоод гар хөлвөрээд тэгээ дахиад шуудсан дахиад миний талаар буусан. Тэгсэн чинь содноор тийм байхгүй тэгвэл би барилдана гэхэд. Тэгэл барилдаан болоод фижигнэл дууссан. Тэгээ ийм байгаа. Тэгээ тэр дээр одоо нэг телевизийн нэг бичлэг байж идэг шүү дээ. Та хоёр сүүлийнх дээр шодонгууд та заа дахимаа өгье гэсэн чинь үгүй шүү дээ барилдана шүү дээ өгшөөгөөд өдөөс чи Арслан тэгж идэг. Тий. Тийм л юм болсон. Махан гооц минь эсвсэн. За хар. За дахимаа. Шодно шүү дээ. Хүүхдүүд тай хэлээ. Тэгэхээр бол үзэгчид бас энийг бол нарийн ширээнийг бас сайн мэдэхгүй. Тийм учраас одоо холтлоос маргаад л яваад байдаг тийм ээ. Одоо магадгүй манай нэвтрүүлэг ингээд үргэлжлээд явах учраас Содондорж Арслан эзэн нэг өдрийн нэвтрүүлгийн маань хамарт бас зочлох бах нэг дугаарт нь орох бах. Тэгэх юм бол би бас одоо өөрийнх нь амар мөн тэрийг бас асууж нэг яг юм уу бас нэг өөрийнх нь байр суурийг бас нэг үзэгчдэд хүргэе гэж зөв шүү дээ тий. Одоо ер нь тэгээд одоо юу болсон яасан хийсний бас ард түмэн мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд өсгөл арангаа ч юм уу ингээл нутаг ус болоод хоорондоо маргаад идэг тий. Эхний шодон дээр зүгээр таны талаар буугаад хэрвээ Содондорж Арслан барьц сонгуулсан бол та өчхөөсөн үү? Гэхдээ би одоо ярьсан юм ч үгүй шүү дээ. Тий. Тэр бол нэг одоо нэг одоогийн яриагаар нэг ам их маяг юм байсан баг. Одоо ам ихэнд л орцсон би өөрөө мэдэхгүй л явж явахгүй одоо тий. Тийм л байсан юм билээ. Мөнхөт таврагтай дараагийн даваанд нь одоо барилддаг тийм ээ. Мөнхөт тавраг бол одоо арцах салтаа бүх. Тэгээд хоёрд гарч ирээд барилдаанд нэг төд бодлогвол та дайрж ороод арцахтуулаад хутгуулц тийм ээ.
Тэр барилдаан ер нь жоохон тооцоололоос гадуур юм болцсон уу? Тэр барилдаан бас нэг сони юм болсон юм аа. Мөнхөд тойр чинь бас олон барилдаж ирсэн өмнө. Мөнхөд аймгийн Замби аймгийн начин. Ойлоо заалан тасгайг барилдаал. Тэгэл цэргийн наадмаар ерөнхийдөө дандаа тунтагч хул байсан. Яг наадмын өмнө нэг барилдаан болоод. Аврагуудын нэрмжт барилдаан болдог байхгүй. Тэгээ бид хоёр барилдаад мөнхөд авч ирсэн. Тийм нэг хаврын барилдаан. Тийм нэг хаврын барилдаан тий. Бас нэг маргаа дахиж барилдаад ундагч билүү нэг юм болсон юм аа. Тий. Тэгээд яг одоо өмнө олон барилдаж ирсэн юм чинь гэж бодоод. Тэгээд за яг гарч байгаа золгондоо л гэж би бодож ирсэн ер нь бол. Гэтэ тэр тухайн үед бол тухайн үед бол одоо би шин бэлтгэл сайтай юм чинь халаан цуцсан гэсэн юм бол байхгүй л байдаг гэсэн нэг бэлтгэл дээр нэг 4-5 хүн муутгачаал байдаг гэсэн. Тэгэл золгож барилдандаа гээл гарахгаа явж ирсэн чинь аригчаах дууддаг. Яваачсан чинь мөнхөтийн 2 хавирг нь хугарцсан гэж байна. Дөнгөж сая өвчин намдагч давхарлаад хэлээ гэж байна. Чи гараал гээл саячих. Хавирг нь уурах юм чинь ач хөдөлж чадахгүй гэдэг. Тэгдэг хөхгүй. Тэгээ газ хаях гэж ухсъя гэдэг өөрөө газ унж байгаа сарин тэр манартлаа унсан шүү дээ. Тэгсэн тэгээ шаварга хэлээ. Бол амар утгатай. Тий. Тийш нэг хэсэг манарсан шүү дээ. Тэгэж шүү дээ. Ширээ унж авч. Тэгсэн тэр нөө хавирг хугарсан нь яасан? Уграагүй байсан юм байлгүй тэгэл. Аригчаа гар таанаас тийм болж ирсэн танд сонсож ирсэн. Аригчаах одоо тэгээ нэг нь л аригчаахт хэлсэн юм шиг гоо тэгэл. Тэгэхээр цаатлын нөхдүүдээс л нэг бас нэг явуулгал орсон юм байна да тийм үү? Одоо явуулах ч юм уу бас үнэнч байсан юм билүү мэдэхгүй шүү дээ. Би дараа нь өмнөх хотдоос асуугаагүй л дээ. Тий. Дараагийн жилүүдэд нь бол бас л одоо хүмүүс ч за одоо зам болцсон юм чи өстө хоноод өгөндөө л гэж хардаг байсан. Тэгсэл 12 оны наадамд 5 дээр хөрөвж угарцгааг явдаг лээ. Тий. Тэгээд томроод дуулаад дээш нь өргөж байгаад өөрөө тэгээд яваад өгдөг тийм. Тэгсэн 13 оны наадамд ч одоо 6 даваад 5 давчаа 6-гийн даваад. Тий. Улсын зам Батмөнхтэй барилцсан тийм. Одоо Батмөнх цаанч тухайн үед начин байсан. Та ч өөрөө хавирдаг хүн бас л эвгүй хавируулж унсан тийм. Батмөнх цаанч өөрөө айхтар зайлж хавирдаг. Тэр өгөөрөө олон ч бүх хайсан баг. Тэгээд ер нь бас тэр барилдаан бол бас л үзэгч олны нэлээд гонсойлгосон доо танд ямар байсан? Гэхдээ одоо яг хөө тэгэл өөрөө авж барилдаад унсан юм чи одоо гонсоогоод яг хөө. Ерөнхийдөө Батмөнх Баян онгорын Шулуун Батыг л 3 дээр аваа хийчтэй. Тэгээ 5 дээр хэнийг хайчдаг байхгүй юу? Содомд орж хийчтэй. Тэгээ хүмүүс их сайн байна гэд Батмөнхийг тэгийддэг байхгүй юу? Тэгээ тухайн үед би харж ийсэн Чулуун Баттай барилж ийсэн чинь Төв аймгийн Сэретэр гойд нар шахажгаад нөгөө барь золгуулсан байхгүй юу? Тэгээ бас нэг жоохон дотор нэг жоохон тийм бодогдоол шаарлахангүй юу? Тий, одоо нутаг усаараа тий ингэж наадам дээр ийм гэл тиймэрхүү юм бодогдохгүй надаа. Тэгээд хүмүүс жоохон сайн байна гэж ангуут нь тэгвэл сайн байгаа хүнтэй л үтсчий гэж бодлоо. Авцсан чи үнэхээр сайн хүнтэй л барилсан билээ. Үнэхээр сайн байсан л дээ. 5 дээр Содмонд орж орслон хаяад, 6 дээр таныг хаяад, 7 дээр Батсуур аваргыг хийсэн. Тэг яг бүгдээрээ тухайн үед одоогийн цолондоо хүрээгүй л байсан л та тийм ээ. Тэгэл Батмөнхтэй барилсан би ч үг нь очиод ийш навд тавиад жоохон муутах ил гэж бодсон би үг нь бол. Тий, тэгэл юм хүм муутах манта өөрөө агаар дээр унсан да. 14 15 оноод ч юм уу харин та цолон батлаад сайхан барилдсан шүү те 7 даваад 8-ын даваанд Батцоор аврахтай 14 онд барилдсан 15 онд 8-ын даваанд Өндөгс аврахтай барилдсан. Ер нь одоо тэр 2 жилийн наадмууд бол та нэлээд сайхан дээшээ цолоо батлаад барилдчихсан. Ер нь бол бас төрүүлэх хэмжээнийг л бэлтгэл бол тэр гайгүй байсан уу та? За тэгэл бас л төрүүлэх хэмжээнд л бэлтчих шүү дээ тий. Тэгэл ер нь ойлгоол бас олон барилдаанаас харсан хүн өрөвж болохгүй юм байна. Тэ сойр дотно гэж үлдээж болохгүй юм байна. Хаяхаал авч барилдах юм байна гэдгийг л би ойлгосон шүү. Тэр үеэс. Тий ер нь бол. Тэгэхгүй тэгэл энэ найз маань юм байгаа. Тэр энэ маань юм байгаа ингээл инхэрч л бодлоо болчт юм билээ л дээ ер нь бол тий. Тэгэл хаях барилдах хүнтэйгээл одоо тухайн үед одоо би энийг л хаях болоо гэсэн тийм бодлоо орж исэн үнээл амлаа сайхан барилдчмаар шиг санагдсан. Миний хувьд бол. За дараа жил бол 16 он болоод ирчин. Одоо их Монгол улс байгуулагдсны 810 жилийн ойр одоо хувьсгалын 95 жилийн ойр гэж бас тэгшөө сайхан тохиосон. Том наадам бол одоо жинхэнэ монголчуудын өстө хөсөн хүлээсэн наадам болсон доо тийм ээ. Олон жил та ч өөрөө хүлээсэн байхаар төмөч их хүлээсэн байх гэдэг хүн бүгдийн хүсэл биелсэн сайхан наадам болж 10 давж төрүүлсэн. Одоо тэр 10 давж төрүүлсэн наадам бол одоо
таны одоо хамгийн сайхан наадам байсан баг гэж би боддог. Бэлтгэл хийж эхэлснээс одоо хүртэл одоо хамгийн сайхан одоо өсч мөрөөжсэн наадам тэр наадам байсан да. За уран сугдаа барайд удаа мордлоо. Тавда. За энэ амжилтыг бол Монголын ард түмэн бас сүүлийн хэдэн жил бол аргагүй уйхгүй хүлээсэндээ. Харин Монголын ард түмэн бол их зөнтэй ард түмэн. Улсын ирсэн Ганбатыг бас хэзээ нэгэн төрийн баяр наадам төрүүлэх өгтөөд гэдэг байсан. Улсын гар баригчааг мөн хэзээ нэгэн төрийн баяр наадам үзүүр төрөнд үлдэнтэй гэдэг байсан үлдсэн. Улсын мандат занс Харанган гашаасан Мария Талдар спорт Европ бүлэгтөвч ажны корпорацийн бөхөө Монгол улсын ирсэн Тэмдэрэгсэнгийн санжаадам хүчит 1024 бөхөөс 15 төрүүллээ. Тухайн жил одоо бас бэлтгэл сайн байсан. Тэгээд наадмын бэлтгэлд гараад 3-4 хоног би бэртцсэн. Тийм гэсэн хөлдөө бэлтгэл. Тий. Тэгээ ер нь бэлтгэл хийхгүй байжгаад зөөлөн бэлтгэл хийж байгаа л барилдсан да. Тийм 2-3 зодог хүмүүс. Сайхан л байсан. Ойр дотны хүмүүс наадмаар барилдаад гэртээ орж ирэхэд бас тэр болгон тийм аз жаргалтай байх мөчийг бас цөөхөн харсан л да гэр бүлийнхний хүмүүсийг. Ерөнхийдөө л голцоо жоохон сэтгэл дундуурхан л сууж идэг. Унчаал хараад ирэхээр одоо манай хүүхд хүртэл та өөрөөсөө жоохон унтууллаа гэх. Уурлаад гарч ирэхгүй. Тэгдэлээс тэгэл тэр наадам сайхан байсан. Манай байрнаас авраг төрлөө гэл. Гэрч чүжигнэл гадаач чүжигнэл манай байранд чи тэр шинч одоо сэрхий болсон шүү дээ. Тэр нэг сонин шүү. Би 13 төрүүлсэн байт. 7 сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрцөн хойно төрүүлсэн байт шүү дээ. Нэр нь тийм шүү дээ. Чинь тухайн үед бүр шүн болоо гэрэл тавиад барилдсан. Тий. Миний авраг салны үнэлхэн дээр 7 сарын 13 гэсэн тийм байт шүү дээ. 12-ндоо байдаг хаа арслан цол аваад тэгэл олон одоо бас дэмжижсэн намайг гэж одоо дэмжижсэн хүмүүс маань бас магнан танил сайхан баярлсан бахаа л гэж боддог. За үнэхээр энэ унган төрмөлбөртэй футболч төрсөн төрмөлөв таримөлөв Монгол улсын зам Тэмдэрэгсэнгийн санжаадам улсын баяр наадам 3 удаа долоод авсан мандай зам байсан бол өнөөдөр шууд улсын авраг цолд хүрч байна. Авраг болсны дараа жил бол одоо 2017 оны наадам болон ихэр харамсалтай наадам болж өнгөрсөн. Одоо тийм ээ. Монгол бүхэд одоо бугшцсан байгаа нэг муухай зүйлүүдийн нэг нь бол одоо энэ шудраг бус шүүлтвэ шүү дээ тийм ээ. Нутаг орныхныгоо ингээд агуулгахад байдаг нэг тиймэрхүү байдал ажиглагддаг. Яг тэрэн дээр бол одоо 5-ын даваан та ганжаад гэж бүхтэй барилдсан. Одоо барилдсан барилдааны бичлэг бүх юм бол тодорхой ингээд харагдахад бол одоо гаргасан үр дүнгээс бол шал ондоо эсэргээрээ тийм ээ. Ганжаадын дохоо бол хамаагүй төрүүлээд хүрчихсэн. Тэгээд Сэретер харцаг энэ хөлийн цэцээр одоо Төв аймгийнхан сууж исэн. Тэд нар нийлээд барилдааны шийдвэрийг гаргаад ганжаадыг начин болгоод явуулсан. Одоо дөнгөж авраг болчоод дараагийн жилийнхаа наадамд барилдаад 5-ын даваан тэгэл урьдуулаад явуулсан. Ганжаад ер нь танаас дараа нь нэрж уучлалт гуйсан уу? Ер нь та хоёр тэрнээс хойш дахиж барилдсан. Барилдааг. Яг барилдаан дээр таардаг л. Яг зорж уулзах. Тэгээ одоо нэг тим юм болчлоо гэдгийг одоо хин мэдж байгаа ш тийм шудраг ус барилдаан боллоо. Тэгээ тэн дээр одоо та юу гэж бодож байна? Тухайн үед одоо бас л бэлтгэл дажгүй л байсан. Одоо 16 оны бэлтгэл бас нэг алдарчаагүй байсан. Монгол бүх маань одоо бас Монголынхаа ард түмний нүдэн дээр шудраг сайхан барилдаан явагддаг бол одоо бас сайхан л та тий. Тэгэхгүй тэгээд нэг хөсөг үлэг хүмүүс ингээд бүхийг нэгж муухай харагдуулаад байгаа нь жоохон тийм харамсалтай байна надад бол. Нэг нутаг усныхын ч юм уу тий. Тэгээ олон хоорон шийддэг. Нэг эсвэл одоо үний юм ярьсан үнийг тэгж одоо цалхаан цайрлуулдаг. Энэ бол үндэсний бүхний холбооны л одоо асуудал л ер нь бол хөлийн цэс засуул бүх хүмүүсийн асуудлыг одоо арга хэмжээ авахгүй зөвхөн бөхчүүд рүүгээ одоо тий
нэг зөв юм ярьсан хүн рүүгээ дандаа тийм чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг л. Ийм л асуудалтай. Тэгээд би Данзангуу дээр очисон. Тухайн үед. Яаж байгаа юм бэ Данзангуу? Та ингээ өөр хараа байж байгаа үстэй. Ийм болчлоо шүү дээ гэсэн. Чи миний үгэнд ордгоо үстэй гэж надад хэлчихсэн. Тэгээ үгэнд орохгүй болохоор тийг шийдэж байгаа. Тий, үгэнд ордгоо болохоор л одоо тэгж л байгаа юм болов уу гэж би бодсон шүү дээ. Нэгсэл тийм ууралж бухимдсандаа бас тэгж хэлсэн үү? Яг тухайн үед бол би бас их эмзэглэж хэлсэн. Тэгэл улсын наадамд урджилэн төрүүлсэн тийм үү? Тэгээ аваргыгаа аргасолтой өхөө 5-ын даваан тэгэл өөр. Лөөрчаал тэгэл сууж л үт юм байлээ. Тэгэл одоо үний юм ярихаар л одоо бас буруутдаг шүү дээ тий. Сайн сугдаа түрээ төгөөсөн хоёр бүхэн бариданыг удаашруулсан байдлаас харуулъя. Яг л одоо тохой толгойн төрүүлж хөрснүүд гэдгийг л одоо харах хэрэгтэй байх. Баруун талд хавираад мушгсан. За энэ дээр хүндрөө дур тойролоод алсын сувны барьсан дүрсэн ганжад баруун талдаа хөмөрсөн эргээд тэгээд эргэсэн. За энэ дээр одоо хэний толгой тохой төрүүлж хөрсөн байх вэ гэдэг. За ганжад дэрсэнгийн тохой бол цаатлаараа төрүүлээд хөрж байгаа байдал харагдаж байна. Одоо тэгээд төв зингэл хүрээнд бол дэлгэц байгаа. Энэ үндэсний олон нийтийн телевизийн дэлгэц байгаа. Энэ дэлгэцэн дээр одоо ямар хөө байдлаар харагдаж байгаа юм? Янзаар одоо ингээл үндэсний бүхний холбоо маань тий бүхчүүдээ ингээл дарамт шахалт үзүүлээл луурдаал тий ингээд хаач бас нэг барилдах сонирхол алга болчих тийм шүү дээ. За гэл. Одоо энэ допингийн асуудал байна. Одоо тэгэл найраа гээл одоо үнэн худлаа нь мэддэхгүй баахан л юм ярьдаг тий. Тэгээ энэ мэндээ бас ингээд одоо юу бас гаргалгаа байна тий. Бас тэрийг нь одоо олуулаа ярьж байгаа чийдээд ингээ явахгүйгээр одоо тийм нэг 2-3 хүн ч юм уу харж байгаа шийдчихдэг л тийм л болчиход байна л да. Тэгээ дараа жилийнхэн наадамд бол та шүгэн дөрөвт мөнхөд таврахыг амлаж аваад давсан тийм ээ. Мөнхөд таврахыг хаяад үзүр төрөнд гараад ирсэн 18 оны наадмаар Батсуур аврагтаа үзүр төрөнд үлдээд Батсуур авраг бол өмнөх даваануудад нэлийн хүнд барилдаа хийсэн золбоо жаргал баяр гээд нэлийн муудчаад гарч ирэх шиг болсон. Тэгээд би бол таныг яг тухайд үзүр төрөнд үлдчихэнгүүт удаа гарч ирээд ер нь л машин чухал бол гэж бодож ирсэн л да. Тэгэхэд бол үр дүн арай өөрөөр гарцсан жоохон онцгорлол үлдсэн. За би жаргал баяр тэр хоёрын барилдааг харсан шүү дээ. Тэгээд ямар барилдаа ер нь монголчууд бүгдөө л харсан тий. Ер нь дуусчлаа л гэж бодсон би бол тий. За би гараад хайчих юм байна. Одоо асуудалгүй юм байна гэж би бодсон өөрөө бол. Тэгтээ одоо бас яарч төрүүлж одоо баярж болохгүй гэдэг. Тэгээ сайн сэтгэлээ дараа сайхан барилдана. Одоо би бол өмнө нь одоо бас дандаа тийм хүнд барилдаа бас баг хийсэн. Тийм болохоор удсан ч гэсэн би төрүүлж муудахгүй л гэж бодож барилцсан. Гэсэн чи би өөрөө эсрэгээрээ би өөрөө муудсан шүү дээ. Тэгээ бас нэг гар сайн хатгаж болохгүй эхийн уруу цууралт өгцөн. Тэгээ нэг наадмын дараа маргааш нь л гэмтэл дээр очиж боолгоцсон явжсэн шүү дээ. Тий нэг тэр шөнө нь орно. Тэгээ одоо бас нөгөө өрсөлдөгчдөө гар болохоо байцсан гэж мэдэгдэж болтгоо. Тухайн үед ч одоо тэгэл нэг өвчин намдааш ундааш хэрэглээл тэгэл барилцсан. Батцуурчд бас сайхан бас хурдан сэрэгжил л дээ. Тэгээд ер нь өөрөө айхтар өгч штэ тий. Тийм их бас ирэхгүй болов гэж би бодчихсон. Тэгээд энэ дээр ч нөө барьц сонгоо байхгүй одоо тэгэл барьц тавилцах юм бол зүр золгоо л байна тий. Батсуур авраг хоёрын барилдаан бол яг тийм болоод өнгөш тийм. Тэгмээ дараа нь нэг муухай үзэгчдийн нэг хардталт бас байна л да. Нэг хүн унж болдгоо нөгөө хүн давж болдгоо тий. Өө санжаа давч тэр бумаар өгсөн гинлээ Батсуур ч тэр бумаар аврагуулсан гинлээ гэл талаар л нэг яриа байна. Тэрэн дээр та нэг юу хэлчмээр байна энд одоо нэвтрүүлгийн дундор. Гэхдээ ер нь тэгэл хүмүүс дандаа л одоо тэгж харддаг шүү дээ. Тэ харддаг ирэх байдаг л бах тийм ээ. Гэхдээ бас нэг жоохон юм л одоо бас хардаасаа. Яриг та өөрөө сонссон л үү? Гэхдээ би ч өөрөө зөндөө сонссон шүү дээ. Тэр итгэл одоо өмнө би чинь 15 онд л бүрэн төгс дундсан чинь. Бас тэр бумаар өгчлөө гэж бас л одоо чи гараал ирсэн. Увсын 190 жилийн хувьд Увс аймгийг дээ. Тэгээд хэн бүрэн төгсөөгөө төрүүлэх гээд чамд баахан мөнгө өгсөн гинлээ гэл одоо манай барилддаг бүр миний ойрын нэг ах бүр тэгжсэн надаа. Үгүй ахаа тийм юу байх юм бэ та одоо ингэхэр чинь бид нар яаж та барилддаг хүн шүү дээ өөрөө ийм яриа сууж хахаар одоо энэ ард түмэн бол одоо юу ч ярьж болохоор биш таахаа гэл тэгжлээсэн. Тэгээд давхаар мөнгө өгөөд авчлаа гин. Унахаар мөнгөнд дончлаа гин. Одоо шин тэгээд тийм эвгүй тийм дандаа хардлаганд л байна шүү дээ. 19 оны наадам 20 оны наадмууд бол яг та 7-гийн даваанд 19 онд гончиг гардыг аваа дахин буулгасан. Өнгөрсөн зуны наадамд бол одоо удуур харцад дахин буулгасан. Ер нь бол одоо таны
наах мэхэнд бол их олон хүн унсандаа тий баруун талдаа нааж хавирдаг, тааш тэгтээ бас суулж хавирна, нааж хавирна, хуутхан, давхар ачин ер нь хөл мэх голчилж хийж барилддаг, мордон тийм ээ. Ер нь энэ нааж хавирдаг мэх чинь таны өөрийн яг одоо энэ байглаас заяасан багаасаа хийдэгээс унган мэх юм уу? Сүүлд одоо багшаар заалгаж сурсан мэх юм уу? Ер нь өдөөнөөс эрэхтэй нэг иймэрхүү юм хийдэг гэсэн. Муухан ноцолдог байх таа. Тий. Тэгэл хот орж ирэл багш за ингэж хийдیں۔ Тэгж хийдیں۔ Ингээл тэгэл сайжруулсаар байгаа л арай л дээр төссөн. Тий. Гэтэ яг тийм бүр төгс актер сайн хийдэг л биш л тий. Бархан мэх гэж хэлэх үү? Яа одоо хэцүү шүү дээ. Одоо бархан мэх гэдэг ч юм бол одоо баруун зүүнгүү солгоо бурууг үл хийдэг мхийг дархан мэх гэх баг л тийм үст. Манай чи нэг барьсан дээрээс хийдэг мхийг дархан мэх гэвэл нөгөө барьцыг нөхгүй үл яах юм нэвс. Ер нь одоо энэ барилдааны агуулгыг ер нь та хэр шинжилж явж байна аа. Бас яг улсын наадамд харж байхад хүмүүсийг гууд татаж дөрвөн хөллүүлээд унгаж байгаа харагдаг янз янзаар л ер нь барилж байгаа харагдаг тийм. Ер нь барилдааныхаа агуулгад та ер нь одоо ямар хөө анализ хийж одоо шинжилдэг вэ? Төрүүлдэг жилээ бас би нэг жоохон барилдааны өөрчилсөн шүү. Дан золгоон дээрс барилдсан. Бэлтгэл хийсэн. Одоо улсын нэг адайх багш тэр. За. Одоо манай энэ алтан дорндын ариун болд гэж манай аран ах хуу. Одоо заал одоо багш мөшийн цалинжуулаад заал малын төрөөслээд бидний чи бас уург витаминаар хангаад ингээд нэг тогтмол бэлтгэл хийсэн. За. Тий. Тэгэл ер нь тэр бэлтгэл их сайн болсон юм да. Тэгээ одоо энэ нэвтрүүлгийг одоо далимдуулаад одоо бас ариун болтохтой бас баярлалаа гэж хэлье одоо. Одоо тэгэлгүй байх юм. Тий. Одоо тийм сайхан тэр жил тэгж их сайхан дэмжиж ирсэн. Адайхүү багш бол одоо тэгэл аврагын тамирын дэд сургуулиас олон сайхан томцолтнууд төрүүллээ шүү дээ тийм ээ. Ер нь тэр хүний арга барил ямар байсан? Гэхдээ одоо ер нь тэгэл урдаа барих хүн л үндэсний бүхийн багш одоо адайхүү багш л олцоод шүү дээ. Үндэсний бүх маань үндэсний бүхийн багш байхгүй болсон. Ганц харамсалтай юм. Яа шүү дээ. Үндэсний бүхөөр багшилдаг хүн байхгүй болчиход шүү дээ. Залуучууд маань одоо энэ өмнө сайхан барилж байсан багш нар дээр ирж бэлтгэл хийхгүй байна. Барьц байр одоо сурахыг хүсэхгүй шүү дээ. Тэ? Тэгэл нэг хүчний ховор одоо бодвилтингийн ч юм уу иймэрхүү хүмүүс төр бэлтгэл хийж шүү дээ. Тэгэл одоо хүчтэй бертал бол сайн барилдана гэсэн тийм үзэл бодолтой байна. Тэгээд энэ үзэл бодлыг бас олон жил суулгачлаа шүү дээ. Үндэсний бүхий холбоо бол тэгүүсмэл өнөөдөр барьц гэдэг юмар барилддаг үндэсний бүх байсан бол араач бас нэг ийм нэр хүндтэй байхгүй. Одоо ч Бяржин хоёроор барилддаг болчихсон шүү дээ. Үндэсний бүх маань. Тэгэхээр энэ бол бас харамсалтай одоо бас. Энэ хэмжээгээр хэдэн жил байх уу? Хэр удаан оршин тогтнох уу гэдэг нь л байгаад байгаа. Тэгээ энэ барьц сонгоо гэдэг юм гарч ирснээс хойш бол одоо залуучуудын жимбэл одоо зөвхөн доотлын залуу 120 хэлтэй болцсон. Одоо бас тэгж барилдахгүй бол бусд нь тэгэл бүгдөө тим жинтэй бяртаа байгаа болохоор одоо тэгэл тим хэмжээнд л байна. Тэгээ энэ допингийнхаа асуудлыг шийдэхгүй болохоор. Тэгээд одоо таны үзүүлсэн амжилтууд дотроос одоо бас нэг гоцныг сайхан амжилт биш тийм ээ. Монгол бүхий дэлхийн дээд амжилт Генсийн номонд бүртгүүлэх барилдаан гэж 6000 бүхтэй сайхан барилдаан таныг одоо зам болсны намар болсон тийм ээ. Тэгээд тэр наадамд бол одоо 13 давж та төрүүлж дэлхийн дээд амжилт тогтоож байлаа. Тэгээд тэр барилдаанд та барилдахдаа би сонсч ирсэн одоо нэг ойрын хүн би та руу эмнэлэгт сахиуртай байж байгаад ерөөсө бэлтгэл хийгээгүй ирж барилдаа төрүүлсэн шүү дээ гэж нэг ярьж байгааг сонсч ирсэн. Тэр үнэхээр тийм байсан юм уу тийм ээ. Тэр сайхан барилдааныг нэг дурсаач та. Тэнд бол үнэхээр та өстой онцгой байсан гэж би боддоо шүү дээ. Манай дээдлээс хоёр дахь бэртэд. Тэг биш нэг сар шахуу сагсинд. Гэмтэлт. Тэгэл наан цаана гэж явж гаад бэлтгэл байхгүй. Тэгээ нэг 6000 бүхэн барилдаан болох гээд байдаг. Тэгээ нэг 7 хоног л зарайт хийсэн. Тэгэл 7 хоног зарайт хийгээл тэгэл барилдаал төрүүлсэн. Тэгээ нэг амралт нь сайхан таарсан юм шиг байна. Наадмын дараа сайхан амраал. Тий. Тэгэл нэг жоохон 7 хоног хөнгөн бэлтгэл хийгээл тэгэл сайхан таарсан юм болов гэж боддоо шүү дээ. Тэр чи одоо тэгээд 90 жилийн наадамд одоо мөнх таваргад 8-ын даваан тодхоолоод унтсан байсан. Яг тэрэнд үзүр түрүүнд хоёр барилдаж сайхан даагана гэсэн шүү дээ. Тэгсэн. Тэг чи одоо тэгэл олон барилдааны эргэлзээнд тайлсан барилдаан болсон шүү дээ. Содон бүтээр таарж барилдаал. Одоо тэр жилчин хүмүүс ч өөл зүгээр намайг л одоо оргиж муухагаар хэлээл. Одоо аргачлгүй л дээ бас тийм. Зүгээр энгийн хүмүүс харахад бол тийм л юм болж байгаа юм шиг тий.
Тэгээ яг үнэн тэрийг нь одоо тухайн үед нь би яриач хүн. Тэгээд яг үний юм сүулдэ ил гарах л байлгүй тий. Тэгж бодоол тэгээ сайхан намар нь бас яасан л та сайхан барилцсан. Ер нь тэгтээ тэр барилдаанд мөнхөд таврагаас өөр тантай тэгж лав барьсан төрж танд мэхийс хүн байхгүй бах тий. Би тэгж бодлоо. Зааварг байхгүй. Даваатар харцгийг дайрал ороод өртөнд ороо өшглөөд нь гацсан. Содонд орж Арсланг дайраад мордцсон. Мөнхбаатар Арсланг сугандан сэж чонгодоод өшгөлцсөн. Тэг өөр чин хин хинтээ барилчдаг үл. Ер нь бүгдийг гараал унгацсан. Тэг нэг удаагүй тий. Ганцхан л удаж жоохон барьцсан төрж барилдсан л мөнхөд тавраг бах тий. Мөнхөд нөгөө наадмаар усгээд унтсан. Тэгээ бас тэр нөгөө бодож байсан юм дотор байгаад ш тий. Би наадмаараа тэгэл дараа нь бодож байсан. Би наадмаараа яг ингээл золгоол би баг хайчих байсан болоо да гэл. Тэгэл үнэхээр одоо наадмын од гүйтсэн хүнийг яах вэ тий. Үний одоо нэвтрүүлэг уг нь ингээд цөөхөн минут гард тийм болох шүү дээ. Шинэ юм болд юм биш тий. Амар юм болд юм биш тий хөргий. Үн чинь тэгээд нэг хоёр хүн сууж гал яриад нэг камертай л аваад идэм бахал гэж бодоод байна шүү дээ. Хөгжилтэй юм ч нэг гарахгүй дээ. Одоо дэгшээхаас хойш гарахаа байсан шүү дээ. Гарахаа байсан шүү дээ манай хөгжил. Дэгшээх шиг шоолсоор байгаа. Хашир болсон шүү дээ. За таны одоо эд залуу насны барилдааны амжилтын салшгүй нэг хэсэг бол одоо энэ манай урд хөрш өвөр Монгол орны одоо өрлөгч ахын дүүсийн наадам өвөр Монгол бүхэр барилдсан амжилтууд бол нэлээ том тооцогдсон доо тийм ээ. Тэгээ ер нь 2005 онд та чинь бүр анх аймгийн нашинч болоогүй байхдаа очиж Шилэнгол аймгийн зүүн эзэмшин хушууны Улаастай балгасанд очиж одоо тухайн үедээ яг эд барилдаж байсан Баярбаатар тань үзүүр түрүүнд үлдчихсэн гэж ярьжсэн тийм ээ. Тэгээд тухайн үед ч өвөр Монгол бүх дүрм журамч мэдэхгүй тэгэл очиод барилдаж ирсэн. Тэгээ очиод өвөр Монголын бас тухайн үед 2005 оны үед бас сайн байсан Бацөх гээд эд байсан үед тий Оюунбат сайн баяр гээд уруудтай бас барилдаад тэгэд Баярбаатар авахтаа үзүр дүрмдэлд томчсон. Тэгээ тэрнээс хойш ч та бол одоо өвөр Монголд олон очиж барилдсан. Та хамгийн сүүлд одоо 2015 онд Замын үүд Эрийн хотын Бомтын нэг ойн наадам гээд 502 хүнтэй том наадам болсон тийм. Тэрэнд нь бол Монгол бүхийн үзүүлэх барилдаан гэж нэг манай монголоор барилдаад тэрэнд нь төрүүлчихэд маргааш нь дахиад тэнд нь юу лээ? Гоншиг том гард төрүүлдэг лөө. Та төрүүлчлөө. Тийм ба. Тэгээ маргааш нь болохоор маргааш нь өдөр нь өвөр Монгол бүхийн барилдаан болоо та тэнд шүвгийн дөрөвт үлдэж тентхийн одоо бат жаргалд дахин буулгаж ирсэн. Тэгэхэд бол би яг таныг барилж явах тэр хажуучин байгаад ах тэгжсэн байхгүй. Би одоо өвөр Монголд өчнөө олон жил эрт төрүүллээ. Одоо байл дөө би одоо эдгийнх нь бүх төрөөг нэг төрүүлэхгүй тэгээд тэгжсэн. Яагаад одоо тэнд та тэгж нэг төрүүлье гэсэн бодлого тэгж барилдсан юм тийм ээ. Яагаад тентхийн нэг ард түмнийг тэгж одоо нэг баярлуулъя гэж юу н бодсон юм. Үгүй тэгэл одоо бас тухайн чинь бас би ч олон жил 10 жил ч өвөр Монголд барилдсан шүү дээ. Олон барилдаанд төрүүлсэн. Тэгээ нутаг орныхоо хүмүүстэй бас ингээл цуг явдаг тий. Тэгэл манай хөгчүүд нэмэргүй гэж зайлвал хөргий. Хөгчүүдээ тэгдэг байхгүй юу. Тэгэл бас тэрийг нь бас жоох өрөвддөг байхгүй. Эднэр одоо пи ууна тамхи татна бэлтгэл хийхгүй. Яаж бүхүүлнэ барилдахгүй эднэр гэл зайлвал. Тэгэл одоо бас боддог байхгүй. Бас нэг одоо өвөр Монгол ч юм уу бүрээд ч юм уу залуу ирэл Монгол хөгчүүдийг бас тэгэл хаяад байвал бас тий. Нутаг орныхоо хүмүүс бас жоох ингэ дургуутсах юм байна гэж бодоол би. За ер нь димээ юм байна даа л гэж бодсон. Тэгээд олон том барилдаанд нь бас төрүүлсэн юм чи одоо тэгээд. Тэгээд зарим барилдаан ч бас унжил байсан л та би. Ер нь тэндээс та ч одоо нэг алтан бүс гэж нэг тэмцээнд орж нэг алтан бүс зүүж ирсэн тийм ээ. Тэгээд тэр алтан бүсийн барилдаан ч одоо 3 жил дараалан төрүүлэх юм бол тэр алтан бүс гэдгийг өөртөө хадгалах тийм болцолтой барилдаан байсан шүү дээ. Тэгээд та 14 онд л очиж төрүүлж алтан бүсийг авчирчаад дахиж яагаад тэр барилдаанд яваагүй юм бэ? Бүсээ яагаад буцаа явуулсан? Тэр чинь бас нэг юм болсон юм а. Тэр барилдаан зохион байгуулж ирсэн залуу. Инженераас бид над руу хүнээр дамжуулж яриад тэгээд бас нэг хэдэн залуучууд аваад очигээд. Тэгээд нэг хэдэн залуучууд би аваад очсон юм. Тэгээд ингээ очингууд зардал мөнгө бүх юм ин хариуцнаа бид нар гэдэг. Тэгээд бас нэг тэр тал дээр нэг жоохон тийм сонин зан гаргасан тэр залуу. Тэгээд бас нэг жоохон тийм бизнес маягийн болгоод тиймэрхүү юм байгаадсан байхгүй. Тэгээд бас янз бүрээр над руу бас янз бүрийн хүмүүсээр яриулаад дэс. Юу гэж ярив? Одоо юу гэдэг чинь те. Ээрж барилдаач гэдэг. Тэгэнгүүт нь би нэг жоохон тэгээд очиогүй.
Энэ нь бол одоо бас барилдаан сайхан тэмцээн уралдаан тохион байгуулж байгаа юм чинь гаднаас урж байгаа хүмүүстэй бас нэг сайхан хүндэтгэлтэй тийм ээ. Хандаад нэг сайхан хил амгүй наадам зохион байгуулж бол бас сайхан шүү дээ. Ир хүмүүстэй. Би тэгж бодоод тэгээ дараа нь нэрээд барилдаа тааж бүсээ шилжүүлэх гэсэн ингээд би очиж барилдаг. Тэрнээс бол уг нь 3 жил дараалаад очисон бол тэр бүс танд үлдэхэл байсан баг гэж боддоо шүү дээ. Гэхдээ тэгэл бас ятгахтаа 2 төрүүлэх байсан болов уу гэж би боддоо шүү дээ. Гэтэ одоо хэцүүлдэ ярихад бол амархан шүү дээ. Барилдахад бол хэцүү тий. Тийм болохоор бас одоо барилдаагүй гэж бодлаа энд том юм яриад явах тий. Өвөр Монгол бөхөр одоо ингээд барилдаж хахад та бол ингээд Монгол бөхчүүд дотроос бол ингээд гоц сайн барилдаад хэд нар тийм ингээд ямар ч барилдаан дээр нэг илүүрхээ барилдаж байгаа. Манай бөхчүүд би харж ирсэн байхгүй тэр 15 оны наадам дээр тэр 90-д болсон наадам дээр харж хахад 40 нэлийн хол гарцсан байсан шүү дээ. Одоо мис соёл авраг гэдэг уртлын том авраг байдаг шүү дээ. Мис соёл аврагад 4-ийн даваанд хэн яваад өгч, гончиг том гард яваад өгч. Тэр чинь нэлийн харимл болцсон бөхөд. Тэгэл зүүн үзэмчний тэр сэцэн бэлэг гээд тэр наадамд үзүүрэлдэг бөхөд дундор жарсан зугатааж үсээрээ дундчиж. Батсуур авраг чинь дөнгөж улсад төрүүлснийхэн дараа жил байсан. Яг л эд бүгдээрээ барилж ирсэн. Тэгэл Батсуур авраг 2-ийн даваанд л унцсан. Танаас устан тэгэл ягаад ч хүрт наадамд дуусгацсан. Тэгээд Монголдо барилдахаараа бүгдээрээ л адилхан барилддаг гэж ягаад энэ дээр ирэхээр ингэж доогоор унцгаачт юм болоо гэж би бодож ирсэн. Тэр хөгшчүүлэн их мундаг юм болов уу гэж би боддог гэсэн. Тэр зүү үзэмчний баруун үзэмчний хөгшчүүл настай хүмүүс. Би бас олон наадам дээр сонсч ирсэн. За энийг үл энэ хаян шүү гэл тэгдэг хөхгүй. Энийг энэ хаян гэдэг ингээд. Тэгээ тэр хүмүүстэйгээ ойрхон суглуулдаг хөхгүй. Тэгэхээр нөгөө барилдааныг хараад тэгээд сайн юу хийчихнэ. Оноолтын сайн хийж байна. Тий. Тэгэхээр энийг хаях магадaltaй, энийг хаях магадaltaй гэж тэгдэг хөхгүй. Тэгээд тэр настай хүмүүс нь би сонсч ирсэн нэг. Их мундаг юм байна да гэж би бодож ирсэн. Тэгэл одоо энэ Монгол бүх шиг ингэ зогсоод авах биш юм барьд сонгоно гэж байгаад авах биш. Тэгээ тент ч юм бол тачигнаад хамаагүй сайхан хийгээл дуусгаж байгаа юм чи. Та бүхэн одоо ярилцлага бол Монголын ард түмний уламжлалт одоо үндэсний сайхан баяр сар шинийн баяраар бол одоо олон түмэн үзэгчдэд хүрэн. Тийм учраас Монголынхаа ард түмэнд өөрийнхөө үнэнч дэмжигч бэнүүдтэй сар шинийн сайхан мэдчилгээ өргөхгүй. За бүхтэй хайртай Монголынхаа ард түмэнд эдгээр энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж сар шиндээ сайхан шинэлээрээ. Нэвтрүүлгийн маань бас анхны дугаарын урилгыг хүлээн авч одоо энэхүү студид маань морилон саацсан аврагадаа их баярлалаа. Тэгээ бид бүхэн танд нэг одоо дурсгалын зүйл бэлдсэн юм аа. Тэгээд энийг бас танд гардуулж өгье. Энэ дээр бол одоо Монгол улсын авраг санжаа дом танаа. Мянган бүхий магна мяндсан зодогт авраг минь ээ. Даяар олноо баясуулан дархан авраг болохыг өрөөё. Хөгжил Entertainment Studio гүндүүгээ яриа нэвтрүүлгийн хамт олон гэдэг. Ийм зүйлийг одоо танд бэлгэлж байгаа. Шин харуулчих уу тий. Дурсгалын зүйлийг маань бол одоо энэ урлаг судлаач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уран бичээч ариун бол гэдэг хүн ингэж сайхан бичиж дурсгасан байгаа юм шиг. За тэгээ бас ташрамд одоо ариун бол тахтаа их баярлаа. За ингээд өнөөдрийн маань ярилцлага сайхан боллоо. Ингээд олон жил тийм ээ аймгийн начин байхаас ч эхлээд би одоо таны үнэнч дэмжигч явсан. Одоо нутгийн сайхан авраг ахаа ингээд анхны нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан дахь баяртай байна. Тэгээд урд одоо өвөр Монголд ажилтдаг байхдаа би дандаа л боддог байсан одон телевизд байхдаа Монголдоо ирэхээр нэг ийм сайхан нэвтрүүлэг хийж эхлүүлэндээ эхний дугаартаа аврагыгаа оролцууландаа гэж боддог байсан. Тэгээд одоо тэрхүү хүсэл зорилго маань их юм өмрөөдөл маань өнөөдөр ингэ сайхан биелээ болсон их баяртай байна. Тэгээд аврагынхаа цаашдын одоо амжилтанд өндөрийнхөө амжилт хүсье. Тэгээд одоо дархан аврах болохыг хүсэн ярэ дөө аврах тахтаа. За баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн ийм сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсанд бас баярлалаа. Та бүхэнд бас ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа.